Нисхийн сургалтын төв. 1925 онд нисэх онгоцны баг мэргэжилтэн бэлтгэх анхны курс байгуулагджээ. Түүнээс хойш нисхийн мэргэжилтнүүдийг төр сургалтаар бэлтгэж ирсэн бөгөөд бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 1978 оны 298 тоот тогтоолоор байнгын курсыг байгуулахаар шийдвэрлэж 1980 оны 1-р сарын 24-ний өдөр Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын даргын 17 тоот тушаалаар байнгын курсыг байгуулсан нь өнөөдрийн нисхийн сургалтын төвийн суурийг тавьсан байна. 1994 оны иргэний нисхийн ерөнхий газрын даргын тушаалаар нисхийн дунд сургуулийг иргэний нисхийн ерөнхий газрын сургалтын төв, Монголын иргэний агаарын тээвэр компани сургалтын төв болгон 2 тусдаа зохион байгуулав. Нисхийн сургалтын төв нь 2003 онд иргэний нисхийн 441 иргэний нисхийн сургалтын байгууллагын гэрчилгээгээр гэрчилгээжсэн бөгөөд олон улсын иргэний нисхийн байгууллагын тренер плюс хөтөлбөрийн жинхэнэ гишүүн нисхийн мэргэжлийн сургалтын байгууллага юм. Нисхийн сургалтын төв нь нийт 22 орон тооны ажилтан, багшлах мэргэжилтнүүд болон 100 гаруй орон тооны бус гэрээт багш нарын бүрэлдэхүүнтэйгээр мэргэжлийн онлын хичээл болон дадлагуудыг онлын хичээлийн танхимууд Симфокс дадлагжуур, компьютерийн танхимд тус зохион байгуулж байна. Нисхийн сургалтын төв нь иргэний нисхийн салбарын ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн дотоод сургалтаас гадна эрх зэрэг олгох, олон улсын төвчний гэрчилгээжсэн гадаад сургалтыг зохион байгуулдаг. Нисхийн сургалтын төвийн анги танхим бүрэн хүчин чадлаар нэг удаа 100 хүн сургах боломжтой бөгөөд номын сан нь олон улсын иргэний нисхийн байгууллагын баримт бичгүүдэд өөрчлөлт орсон тухай бүрдэн шинжилж, иргэний нисхийн мэргэжилтнүүдэд хүргэн, мэргэжлийн ном тохиомлоос гадна бусад төрлийн хэвлэмэл 2500, цахим 1200 гаруй буюу нийт 3500 орчим ном хэвлэлтэй. Иргэний нисхийн сургалтын байгууллагыг олон улсын иргэний нисхийн байгууллагын тренер плюс хөтөлбөрийн шаардлага хангасан. Бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх үйц олон улсын нисхийн сургалт дадлагын цогцлбор болгон өргөжүүлж, мэргэшсэн хүний нөөцийг олон улсын стандарт шаардлага, өөрийн орны онцлог, эрх зүйн орчинд нийцүүлэн дадлагжуулах, ур чадварыг хөгжүүлэх дотоодын болон гадны сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна.